За нөгөө ундаа хоолгайлаад 10 жил өгчлөө гэдэг нэг юм тийм одоо хаягтай бичлэг их явдаг байсан да нэг хүүхдийг гэдэг. Тэгээд тэр чинь яг 2 жилийн өмнө баха. Би нэг чамтай холбогддог чинь те. Тий, 2 жил. Тэ. Тэгээд яг бодит асуудлыг бүгднийг гаргаж тавиад тэгээд цагдаагаас надаас мэдүүлэг аваад тэгээд амхарлсан нөгөө ундаа олгайсан гэд 11 настай ятсан шүү дээ тий. Тэгээд Чингүн жав дуугтайгаа өнөөдөр энэ хүн монголчуудаар нь уулзуулъя гэж бодоод. Сайн байна уу? За одоо ер нь хоёлаа юу ялаа л да. Чингүн жав дуугтайгаа би чинь яг тэр 2 жилээс хойш ингээд хаяа чат бичээд ингээд холбогдоод байсан тийм ээ. Тэгээ одоо ер нь чи ер нэг юм юу болсон талаар ярьж хэлүүл яасан ингээд. Тэгээд битээр ярьж байгаа нэг бичлэг хийгээд ингээд сууж байна да. За сайн байна уу монголчуудаа. За намайг Чингүн жав гэдэг. Тэгээд за 2-3 жилийн өмнө чинь одоо миний нэг тийм бичлэг гинц задраад. Тэгээ би ч одоо өөрийнхөө бичлэг тийм байдгийш бас мдэггүй л явсан л та. Тэр чи юу юм бэ шүү дээ. Яг чамайг тэний юунд 11-т орцсон байж хаа чамдаа ч нэг ярьсан байсан юм билээ шүү. Тий, нэг баримт кино хийсэн. Тий, гадны BBC-ийн хаанах юм. Би тэрийг нь одоо яг сандгүй ямарс нэг гадаад улсын тэр нэг байгууллага аваад ирсэн. Тэгээд над дээр ядч яг 2001 он бохгүй 2001 он. 89 оных. Тий, би ч 89 оных. Тухайн үед яалтчгүй 11-т 12-т болчихсон. 11 12-т. Тухайн үе одоо хуулиар бол 14 5 өрөөг бол чамайг тэр колонд оруулах хэсгүй шүү дээ. Тий. Ер нь яг юу болсныг чи нэг өөр яаж. Тийм. Тэгээ би чинь одоо яг тухайн үед чинь төмөр замд байдаг байлаа. Тэгээд одоо төмөр замын бариатай чуулга гэж одоо тухайн үед чинь ганц том газар байлаа шүү дээ. Одоо тоглолт Монголд одоо бүхэл юм байдаг. Тэнд ингээ барийнхаа хүүхдүүдтэй байжгаад яг одоо нэг сахилахгүй манай нэг барины хүүхдүүд үш манайхаа энд ундаа байна гэл. Тэгэл нэг жижигхэн порчгон ороод ундаа авчихсан. Түцний. Тий. Үгүй тэр нэг одоо бариатай чуулга явахгүй. За. Тийм. Тэрний тэгээ ундааг нь аваад тэгэл маргааш нь цагдаа нар үрж барьж аваад тэгээ юу олсон ч мэдээгүй. Тэгээд тухайн үеч мас цагдаас эхлэж бас аягүй хэцүү л байлаа. Бид чинь 7 ойлгүй 8 хоног камерт хорьсон бид. Хідүүл байлаа. Яг тэг чин барьж авах чинь биднээсээ чинь одоо нэг бас нэг өөр хамсаатуулаад нэг бас танихгүй нийт 6 хүүхдэр хэвцээ. Нийтдээ. 6 хүүхдэр өгдөө тэгээ бусд нь яг тэр баригдсан хүмүүс нь зүгээр хараа авчихсан л авах таа биш үү яг хаашаа хаацсан ч мэдэхгүй. Тэгээд нэг манаа нэг 2 найз битгуур үлдээд яг эцэс үйл дээр битгуур үлдээд тэгээд нөгөө байцагч нь 7 8 хоног чи бид чи юу ч хийдэггүй. Тэгээд албаар нүдэн дээр хоол харуулдаг. Өдөр болгоо 7 хоног юм өөхгүй чи хоол харуулж. Тий, албаар ингээ нүдэн дээр ингээ халуун сувтаа хоол харуулаад тэгээ ингээ хурж ирээд яг камерын үүдэн дээр хурж ирээ. За ингээ та нар өшөө юм надад хэлэхгүй мөгөө. Тэгээ бид чи яг юу хэлэх юм бэ тийм? Бид нар яг юу хэлэх ёстой юм бэ гэхээр тэгвэл тэгээ байж хэлэх болохоор хэлээрэй гэл. Тэгээ бид нөө байцагч нэрхтэн юм юм. Эмхтэн одоо Баянгол дүүргийн 1-р рэлц гэж явдаг байсан баха. Тэр яг топ таны бариатай чуулга яг хажуудлалт. Хажуудлын Орсын байранд цадаа гэлц байдаг байсан. Тэр чинь одоо дэглэгч үлээ ахлагцлагч болтой. Бод ханд гэж эмхтэн юм байсан. Эмхтэн үнд гэж юм уу? Тий. Чи их хүн биш юм уу? Амар хэлтэй мэдэн шүү дээ. Юу дээ тухайн үед чахаа бүр тэр цагдаас эхлэх мэдээ амар зод нүдгүйс бид юу вэ бүр нохоо шиг зодж балбаа шүү дээ. Тэгэл бид нүс чинь за нэг телевиз дуудсан юм а тэгээд яг 4-5 хоног хонжох явц дээр Монголын телевиз юм уу? Тий. Яг би одоо санахын UBS телевиз гэж санаад байдیں۔ За. Тухайн UBS телевиз би одоо UBS телевиз гэж санаад байна. За. Тэгээд бидний чинь ярилцлага өгөөд ярилцлага гэдэг телевизээр гаргуулангуудаа за энэ хүүхдүүд ингэж одоо ундаа баахан юм хулгай дээр юм хийсэн. Энэ хүүхдүүд одоо юм алдсан буюу манай цагдаа гэлс тэр ирээрээ мэрээрээ гэдэг. Тэгсэн чинь маргааш нь мангар олон бүр ойлцоо зогссон. Жохоо ойлтол байна. Тий. Ойлцлоо зогссон. Тэгээд энэ хүүхдүүд алдсан бол хүн зар тавьж байгаа. Тий, зар тавьж байгаа зургатаа. За тэгсэн чинь маргааш нь мангар хүн одоо нэг бараан дээр ойчилж байгаа юм шиг ойчилсан. За. Тэгснэ яг хүмүүс оруулж гэсэн байцаагч оржснаа бидэрт нэг халуун сав халуун савнд жоохоо хоол оруулжсэн. 7 хоног болсон байл. Тий. За идчих гээд. Тэнгүүч бид чинь амар өссөн хүмүүс чинь хоол идэнгүү сэтгэл санаа сэргээл баярлаад тэгэлт юм байна. Тэнгүүдээ нэг гаргах гэж байгаа юм шиг нэг юм
Яагаад гэнгүүт бид чинь баярлалаа. Баярлалаа. Тэ? Тэгсэн чинь одоо ингээд байцаагч та нарыг явуулах гэж байна. Зөө. Хамгийн гол нь одоо энэ хүмүүс орж ирээд энэ хүүхд мөн үгүй би асуун зав энийг орж ирэх хүмүүсээс дөнгөж чи зүгээр л энэ их ч мөн байна. Тийм мөн. Мөн л гэж хариулаад байгаа заа юу. Яг юу болох гэдэг нь ойлгоогүй байхгүй. За гал тэгээд битгүүр суужлаа. Тэгсэн чинь за эхний ороорой гал ороод ирсэн. За та яасан бэлээсэн бэлээ гал тэгсэн чинь нэр байцаагч чинь биднийг жоохон хол суулгах гэж байгаа шүү дээ. Тэгээ нэг хүмүүс чинь байцаагч юм ярьж байгаа л нөгөө хүн чинь бурж биднийг харж байгаа. Тэгснээ ингээл хуржэл. За чингэн энэ мөн үү? Энэ их чинь мөн үү чи таньж нүнгүүл. Би нөө мөнгө хэлээрээ хэлсэн юм шиг. Мөнгө гэл толгойлоход байгаа байхгүй. Тэгэл за сайн байна гал. Тэгээд тэгж ягаад манай нөгөө хоёр найз чинь 7-1-нд нь 6 чиглээ ба надад бас л ялгаа авахгүй 6-7. Бид хуруу чинь гурвуулын адилхан 6-7 хэрэг хүлээлгээд. За тэгээд би чинь яг тэр хэрэг хүлээснэг мэдчингүүдээ бид хуруу чи юу хийчих вэ гэд. Тэгээд тэгсэн чинь айлт байхгүй зүгээр ингэж хэлүүлээл болоо. Одоо таагаараа явуулна гэд. Тэгээ манай хоёр найзыг аваа явчих. Тэгээд би намайг ганцаар нь үлдээсэн бохгүй. Камерт. Тэгээ би байцагсаас манай найз цайцаг чи явуулсан шүү дээ чингүн жоо. Гэлүүн явуулсан. Тий, гэлүүн явуулсан. Одоо чи явах гэж байгаа гэ. Тэгээд намайг араас нь аваа явсан. Араас нь 69 суулгаад тэгсэн нэг гавтаа хорж ирэл. Тэгснэ намайг цуг гавлчихгүй. Тэгэхээр гавлахаар нь би чинь ерөөсөө яг ингээл ойлгоод тэгсэн юу гэртээ ярих хүн чи юу гав бэ гэд. Тэгсэн чинь 69 руу тийм одоогоор хүүхдэн мөрдөн рүү авч явж байгаа цагдаа нарын ч юм уу юун чи. Хүүе эн чинь жоохон хүүхдтэй шүү дээ чи энэ одоо ариа буруу юм болцсон юм шүү дээ. Миний дөө яасан ийс ингээд тэгээ би үнэнгээ хэлдэг байхгүй ингэсэн тэгсэн гэдэг чинь одоо бид нар бол мэдэх юм байхгүй тогтоол нэг нь тогтоол гарцсан. Тэгээ хүүхдийн колон дээр авчирваа. Тэгэнгүүт би яг за энэ шоронд ирж байгааг би одоо мэдчихэж байгаа юм чинь. Тэгээ би чи өөлээд юу болов юу гэл. Тэгсэн чинь шоронгийн хянагч нь үе энэ жоохон хүүхд байна. Илгээд тэгсэн чинь цаанаас нь за нэг нь тогтоол гарцсан бид нар бол одоо тогтоолтой ирж байгаа юм яалтай гэлээд авж байгаа. 11-т хүүхд. Тий. Тэгээ би насаа хэдэн настай байх гэхээр би хэдэн настай би яг л хэлсэн. Гэтэ байцаагч намайг явахаас өмнө за чимгүй 15 та гэж хэлээрээ. Ямар байлаа. Тий 15 та гэж хэлээрээ. Тэгээ би ч гэсэн өөрөө яг тухайн үедээ ч хүүхдээс олохос яг сайн ойлгохгүй за гэж хэлээл тэгэл хэдэн их нь 15 таа л гэж хэлээл тэгэл орчиж байгаа шүү дээ. Тэгээ би чинь бүр жоохон хүүхдээсэн. Тэгээд ороод тэгээ би чинь нэг 10 хэд хонжсэн баха мөрдөнд ороод. Тэгсэн нэг юм шалгалт малгалт гээл нэг юм яриалах шиг байсан. Тэгэл нэг үүд тухай чинь ингээл үүдэнд тийм хүн амт ирэнгүү бүгд хан руугаа хараа зогсдог уу юусэн. Тэгээ хан руу хараа зогссон чинь нэг гадаад хүн намайг харсан. Энэ тэр жоохон хүүхд наашаа хүрээд иртэйгээл. Тэгэл оцсон чинь орчуулагч нь нэрэл миний дөө яасан юу болсон ийсэн гэхээр би яг тухайд би яг тэгэл яг үнэнгээ хэлсэн. За би ингээд нэг ийм гэмт хэрэг хийсээ. Би ингээ ундаа авсан найзуудтайгаа. Тэгээ өөр юм бол яагаад ч вэ гэсэн манай байцаагч бидрийг бол тэдэн хоног ингэж хорьсон 15 та гэж хэлээрэй гэсэн. Тэгээд энд авиадрлээ. Тэгээ би яг өндөө одоо ингээд айж гинэ ингээд юу ч ойлгохгүй нэгээд. Тэгсэн тэгээд Баянгол дүүргийн шууд прокурорыг дуудаал. Хариуцсан прокурорыг дуудаал. За прокурор наашаа өрөөд иргээл. Тэгэл за энэ юу болж байгаа юм бэ та нар энэ насан туршийн хүүхдийг ингэж яасан мэн гээд. Тэгээ прокурор намайг аваа буцаад явж байгаа. Юу ганцаас гаргаад. Тэгээ яг тэр гарахаас тэрхэн мөчөд тэр нэг гадаад хүн намайг өргөж аваад. За. Тий. Ер нь бол гарах үндэслэл би тэр болсон юм болоо гэж бодод байдсан шүү дээ. Тэгээд нэг жижигхэн ийм баримт кино маань болж байгаа шүү дээ. Монгол цонголд гарахгүй чиний бичлэгийг айлт авахгүйгээд. Тэгээ би болсон эрг дүүгийнхэн тухай яриад. Тэгээд нэг гадаад хүн ч надад зураг авах бол нэг эрэгтэй хүн байсан. Тэгээ ямар юмний захиралт хүн ч гинөө нэг л юм яриад байсан. Тэгээд энэ хүн одоо ингээд чамаа үед минут өргөж авч байгаа шүү би заа гээл. Тэгээд прокурор нь ирээл за энэ хүүхдээ асуудлыг шийд тэр байцаагчраа хариуцлага тооц гэл нэг хүн үүрэг тавиалах шиг байсан. Тэр одоо бодвол мэдхгүй нэг даргалхан байх шиг байсан. Тэгээ прокурор нь авч яваад яг байцаагчраа ордог байхгүй. Тэгээ нөө прокурор нь будандаа чи ийм ингээд хийцэн байна. Дээр одоо шалгалт ирсэн бөө юм болж ингэсэн чинь байцаагч чи угаасаа 15 та үсттэй. Гэт тэгэхээр гүү та намайг 15 та гэж хэлээрэй гэсэн чинь үгүй үсттэй би одоо чиний насаа шин тогтоолгоно гэд. Тэгээ би одоогоор санахын одоо энэ багшин дэд энэ нэгдүгээр эмнэлэгт ирж исэн юм уу яасан? Нас тогтоох гэж юм уу? Тий. За. Тэгээд одоо тухайд нь нас нь тогтоолох боломжгүй болсон юм уу яасан? Тэгээд намайг маргааш 10 цагт ирээрэй гэд тэгсэн. Тэгээ маргааш нь очиод нөгөө тэгсэн чинь 5 хоног нэг очингууд л өглөөр гэж явуулаад. Нөө өргөж явсан хүн бол хамт яваад байгаа. Гүү. Аяагүй. Тэгээд би зүгтцсан байхгүй. Тэгээд яагаад зүгтсан бэ гэхээр тухайн үе чинь хаа юу байхгүй. Нөгөөний зүгтацсан юм уу? Тий. Тухайн үе чинь бид чинь гэр оронд байна гэдэг чинь бидэрт бол үнэхээр амар дарамт байсан байхгүй. Нүл айдас хүүц. Зүгээр
Зүгээр бид чинь гадуур золбонтой л ингээ явж байгаа бид чинь өөртөө ирэх чөлөөтэй ингээ хинээс айх юм байхгүй ингээ ийм л байдаг байлаа шүү дээ. Гэр оронд байна гэдэг юм чинь ерөөсөө л тухайн үе хүүхдүүд чи яагаад гудман гарсан, яагаад тийм байсан гэдэг чи ердөө л тийм. Тэгэл ингээл хоол унд тэгэл гэр орлын дарамтч гэдэг юм уу, зодоор нүдээр ингээд айдас үз. Ерөөсөө л тийм юмнаас болж тухайн үе хүүхдүүд бол ингээл гудман гарч ирсэн үе. Тэгэл намайг чинь хүн өргөж аваад нэг гэрт орно гэдэг юм ингээл ороод ирж байгаа ш. Тэгэхээр л тийм дахиад нөө гэрт орно гэдэг юм чинь л бидний явж айдас болцсон. Тэгэл юу аамаа юу би тийм өстө хөсгөчгүй ингээл тэгэл зүхтана. Тэгээ зүхтаж нөгөө хүнээсээ зүхтсан байцаагч дээрээ ч очоогүй. Тэгэл тэр үйл явдал бол тэгэл алга болсон. Манай хоёр найзад бол жил 6 сарын ял өгсөн байт юм. Бүрөө. Тийм яг тэр гэрлүүн явуулаагүй юм шүү дээ. Явуулаагүй. Төрүүлээд ачцсан билээ. Тэгээ надад болохоор гэрлүүн явуулсан гэж бодлоо. Насны хэдээсэ. Тэр хоёрох бол манай хоёр ч 16 та байв даа. Нөгөө хоёр болохоор шаардлага хангах учраас насны шаардлага хангацыг явуулсан байгаа шүү дээ. Тийм нөгөө хоёр ч юм бол явуулсан. Тэгэнгүүтээ намайг бол сүулт нь явуулчих байгаа байхгүй. Тастан салгаж байна тийм. Тийм. Намайг бол сүулт нь явуулчих байгаа. Тэгэл би чинь нэг хүн дөргүүлж гаруулаад цухтаал. Нөгөө хүнтэйгээ 2 удаа уулзсан байт юм аа. Цухтаж явж нарийн бичгтэй. Тэгээ миний одоо бол чамайг хайдаж таалаа явъя гэхэд би чинь худлаа яриад явмааргүй байна гэдэг дахиж цухтаад дахиж нэг баригдаж аваад дахиж цухтаад тэгэл тэрнээс хойш ер нь тэгэл чиний явсан та. Чиний нөгөө асуудлыг ингээ би өндөөд ирсний дараа надад маш олон хүүхдүүд олгогдсон байхгүй юу. Тэгээс хүүхдүүдийн тухайн үед яг чиний тэр одоо 2000-аад оны үед тэр колони тэр амьдрал туулж исэн хүүхдүүд надад олгогддог байхгүй. Тэгсэн чинь ихэнх нь ерөнхийд нь ингээд нэг юм за нэг юм яг чам шиг нэг тиймэрхүү нэг шалтар болдор юм дээр навчаад 4-5 хэрэг нэмээд тогчдөг. Тэр авч хийждэг. Тэгсэн чинь тэр нэг охин ярьж ирсэн юм аа. Яасан гэсэн чинь улсын хурлын сонгуульд дэвшигч байгаа хүн ирээд аваа явдаг гэх хүүхдүүдийг. Хэрвээ чи сонгуульд ингээд миний ажил туслах юм бол жилийн багсаж өгнө мөн гэдэг ингээ үнэгүй ажил болдог байсан гэж хөтлөж ярьж байгаа шүү дээ. Тэнд бол ер нь бол одоо юу байсан шүү дээ. Би одоо тухай 2001 он гэдэг чинь яг нэг цагдаа энэ одоо шорон морон бүх юм чи хариуцдаг байсан шүү дээ. Одоо энэ цэргийн албан чинь энэ шүүгийшүүд чинь хариуцдаг байсан байхгүй. Тэг чи ёстой тэнд бол нэр үндэл жинхэнэ алуулдаг одоо нэг цагдаа нар чи өөртөө тэр шорморон хариуцж байгаа юм чинь дуртаадаа хэрэгэд тохно. Тэгэл өдөр шүнжэнгүүд камерт нь орж ирэл нохоо шиг зодоол балбаал нүдээл тэр хоол унд мөн. Одоо тэр миний бэлгэн дээр гарч байгаа тэр би нэг жоох хүүхнээ хоол идсэн шүү дээ. Тэр чинь тухайн юм бичлэг хийж байгаа учраас надад аяг дөрөв хоол өгч байгаа байхгүй. Тийм үү. Бид чи юу аягны ёроолоо нэг жоох юм шүл балгадаг тийм л байлээ шүү дээ. Эдгээр бэлгэн дээр гарахтаа аяг хоолоо барьж л харагдаж байгаа. Ердөө. Тэгэл нэг 2002 оны 6 сар авцсан ах шүү засан авч ирсэн. Тэр одоо энэ юм уу гэж хариуцаад. Тэгжэл ер нь энэ шонгийн амьдрал гэдэг чинь арай л гайгүй болсон баг гэж би бол хардیں۔ Тэрнээс үгүй цагдаа байхдаа бол эдгэр чинь бол нэрээ хэцүү шүү дээ. Тэгээд ер нь бол яа үндэл алуулдаг байсан. Тэгээд энэ тухайн үеийн тэг гадуур одоо золбонтдог байсан гэр оронгоо одоо тийм хүүхдүүд бол одоо л би ер нь бүгдийг мэднэ л дээ. Тэгээд ер нь 100-ны бараг 60% байхгүй. Тийм үү. Тийм шүү дээ. Байхгүй гэдэг нь бүр орг такс байхгүй одоо бүр ингээд одоо бид чинь тий нэгээ ингээд бид чинь нэг тань одоо ингээд том болсон ингээд асуу штэ нэгнээсээ түүш тэр маань одоо юу вэ байхгүй ямар ч ор сураггүй байхгүй тийм үү тий одоо байдгууд нь гэх юм бол одоо бүгд л нэг өөрсдийн гэр оронтой эхнэр хүүхдтэй олцсон сайхан ажил төрлийн амьдрал хийгээ явж зарим нэг нь яг бас тэгэл ингээд архитар суугаал ингээд явцсан хүмүүс байж байна. Тэгэл зарим нэг нь одоо нэг ажил төрөл хийгээл ингээл одоо амьдрал аваад явж байгаа хүмүүс байж. Тэрнээс босд нь бол ерөөс ортоос байхгүй. Ямар юм. Тэгээ тухайн чинь яг юу гэдэг вэ? Гадуур чинь золбоо хүмүүс их байдаг л ингээл яг таньшаа машинаар явдаг ч юм уу тий. Маш их гадаад хүн өргөж авдаг гэсэн. Бид чинь нэг байнга нэг мэдж байгаа гинтл байхгүй болчихно. Юу тэр хайчгүй хүн өргөө аваадсан шүү дээ. Америк хүн ер нь Америк хүн гэдэг нь солонгос хүн ч гэдэг аав. Тэгэл энэ тухайн үе нэг юм асрамжийн газрууд их байлаа. Тэгээд асрамжийн газруудаас их өргөж авдаг байсан. Тэгээд гудамд багт нь очиод бас уулз уучрал аваа явчихдаг байсан. Тэгэл мэдхгүй ер нь тэгэл яг миний мэдх юм бол нэг 5 6 хүүхэд бол яг тэр тухайн үе жоохон бах үед бол өргүүллээ гэж явж ирсэн. Тэгэл байхгүй. Одоо стайк хаана үед байдаг ч юм уу гүч юм уу? Стаа мэдх юм алга. Одоо минь юу вэ гэдэг вэ? Би чинь одоо
одоо би чи одоо юу яаж байгаа? хэмдэлж байна. Одоо би хятадд энэ ивүүд байж энэ одоо Шанхай гал одоо энэ хотуудаар энэ онлайн шопоор одоо бараа зараад Онлайн шоп хийж байна уу? тий онлайн шопоор бараа зараад одоо энэ хүмүүст одоо бараа хагаал монголчууд ирж штэ. Тэгэл одоо иймэрхүү барааг нь олж өгөөд л тэгэл тэн дээрээс нэг жижигхэн ашиг харахч гэдэг юм уу тий. Тэгэл нэг иймэрхүү хийж байгаа юм шиг. тий одоо нэг тий 8 хийж байна. Тий 8 хийгээл одоо нэг өөрийн гэсэн нэг одоо нэг хүний хардл ажиллаад байгаа л да ер нь бол Одоо хүн төлөвлөлтөд ажиж. тий Өөрийнхөө дэлгүүрийг нээчихвэл яа. тий. Тэгээ би одоо нэг пэйжтэй болоод За. өөрөө нэг пэйж хуудастай болоо. Тэгээ ер нь одоо бас ингээд алин болгон бас хүний ард ажиллах. Ер нь өөрөө бас ингээд ер нь бараа таваараа ер нь хаанаас ч ер нь хямдхан бас ингээд олж чадж байгаа юм шиг ер нь өөрөө бас ингэж үзье гэж бодоод. Тэгээ нэг пэйжтэй болсон. Тэгээ нэг одоо нэг аяг нь юу гэж байгаа? тий Амин зул онлайн шоп гэдэг байж байгаа. Амин зул. Тий. Тэр дээр үү? Монголоор Амин зул. Тэгээ онлайн шоп нь болохоор англиар. Тэгэхээр юм уу? Амин зул гэдэг кириллээр бичээд Тий. тэгээд аль талд нь онлайн шоп гэдэг нь хаана Тий. юм уу? Тий. Амин зул онлайн шоп. Би энэ юуны чи онлайн шопыг чинь хаягийг энэ постны дээдэл тавьчих болох уу? Тий болно. Тэгвэл Тэгээд би чи бас нэг угаасаа бүх юмаа бүгдийг нь онлайнаар авдаг болчихсон. Чамаасаас дэлгүүрээс чи юм болоос хэрэгтэй шүү дээ юм дээ. Тэгээ би одоо ингээд одоо би бол ингээд яаж байгаа. Одоохаа ингээд хил онгочлоо шүү дээ. Өнөөдрөөс ингээд хил онгочлоо. Би одоо буцаж яваад ингээд одоо нэг өөрөө юм ихлийгээл лангуу төрөөслээд бас ингээд нэг юм явал айгүй боломжтой юм ингээд. Тэгээ би Монголд ирээд би ч өөрөө нэг Монголд одоо нэг байгаад тахгүй. Байнгын л урд ингээд за наашаа ингээд виз Истанбул сунгуулт гал наашаа орж ирнэ. Тэгээд ер нь тэнцэн ажил хамаг ажил тэнд байгаа юм чинь. Тэгэл ажиллаа тэнд. Дөнгөж чи одоо ингээд энэ дэрэнгүүт ингээд одоо би судлалаа л та. Ер нь Монголд одоо надаас зөндөө хүмүүс бараа авдаг. Бөөнө хүмүүс ч гэдэг юм уу. Ер нь надаас аваад хідээр сарддаг юм бол лангуун дээр хідээр сарагдаад байт ингээд. Яваа судлаад үзлээ бүр амар байт юм байна. Тэгээд тэгээд энэгээр бас дамжуулаад нэг юм хэлцмээр байна. Энэ ирэнээс одоо энэ чөчнөө дангуутай хүмүүс байгаа ингээд амьдрал ахуйгаа болгож байгаа тий. Тэгээд ирэнээс ийм ордерны даав битгий аваач л гэж хэлмээр байна. Зүгээр яха олон жил аваад сурцсан байдаг хөөхгүй манай монголчууд чинь тэгээд нэг захирал авчиж байгаа шүү дээ. Тэгээ 90 гараал аваад нэг олон жил аваад сурцсан нэг хитасааш гэдэг юм уу те. Тэнгүүд би энэ чинээс хамтгаа авдаг. Нөгөө хитасаа болчтой ингээд яха болоод байдаг л бахал та. Тэнгүүд яг ясан дээрээ би бол яг хэлэхэд бол үгүй та болоогүй нэгчээ. Та буруу юм аваад байна. Одоо чинь муслим орон жилийн даав өгөөд би өвчтөн дэлгүүрүүдээр явлаа. Уутын авиж 2 оны уутанд авиж уутын солиод хийцэн. Нилонтой даав авиж муслим гэдэг. Муслим оронжлийн даав гэдэг юм шиг. Муслим оронжлийн даав гэдэг одоо яг цэвэр хөвн даав гэж явдаг байхгүй юу? Одоо хүүхдийн бодит материал үүдэн шүү дээ. Одоо гихчлэн Японоос дайдах ч юм уу. Одоо яг цэвэр даавч байна. Одоо гоё тийм зөөлөн хөвн даавч байна. Ер нь энэ нилонтой юм бол байхгүй. Тийм. Тэгэхэд би одоо ингээ гадуу зөндөө сая Италиас ирсэн бүгднгээр нь явж үзлээ. Уутын бүгдийн сольсон. Тэгээ би удалсан та их ч барага хаанаас авч яах гэхэд 90-с. 90 чи өөртөө ойдог цэгтэй болцсон. Арийн төлөвлөлтөд байгаа юм шиг. Тэгээ амар үнэтэй аавна. Тийм. Амар үнэтэй аавна. Одоо би ихэд л одоо хамгийн дээд нэг одоо ингээ хамгийн сайн чанартай муслим даавыг нэхэр би одоо надаас одоо хэд хэдэн авч байгаа хүмүүс байна л да. Тэгээ тэдэртээ би одоо нэг хамгийн дээд л нэг 60,000 төгрөгөөр зардаг ч юм уу те. Би ч одоо ингээд нэг пэйжээр зарж байгаа шүү дээ. Нэг 60,000 төгрөгөөр зардаг ч юм уу. Надаас авангуудаа энэ авчингуудаа 180,000 220,000 гэдгээ зарж байна. Зөө. Тэнгүүдээ энэ Японы стандартын даавуу гэдэг. Үгүй их чи нөө нэг Японы стандарт даавууч ийм зузаан. Шал ондоос авахгадаа шал ондоо материалтай байдаг байхгүй. Би хараад өөрөө мэдээд байгаас зарж байгаа юм. Тэгсэн чинь аваачаад нэг жишээлбэл одоо тэр их чинь Японы стандартын даавуу гэж 180,000 зарж байгаа даав нь надаас нэг 30,000 төгрөөр авсан даав байх жишээ нэ. Тэр манай монголчууд муслим гэж одоо амтаа болгон энэ муслим даав. Муслим гэдэг ингээд нэг нэртэйгээр ингээд зарахгүй бол даав зарагдахгүй байгаа шүү дээ. Тий. Тэгээ ингээд имэл болоо ингээд муслим гэдэг. Тэгэнгүүт нөгөө монголчууд чинь сайн мэдэхгүй шүү дээ. Энэ муслим даав гээл аваад байдаг. Тий сайн байна гээл аваад. Яг асан тэр тий. Тий. Тэнгүүдээ би одоо би бол өөрөө нэг лангуу нэгээд нэг би яг одоо энэ юу дээр Ив хотод одоо энэ Лантун, Ивүү гэдэг одоо гихчний гонж монж гэсэн иймэрхүү яг даавны үйлдвэрүүтэй би яг өөрөө холбоо тогтоосон. Би яг холбоотой ажилладаг хүн байхгүй. Тэгээд манай монголчууд одоо тийшээ очиж байгаа монголчууд байна. Тэнгүүдээ тэд нар ерөөсөө энд бас нэг мэдээллийн чанартай нэг юм хэлчихвэл тэр Ивүү одоо даавны хот мотч гэдэг юм уу, даавны үйлдвэрч гэдэг юм уу. Ямар ч Монголд очсон 3 хүн хэлнэ. Тийм үү. Тий, 3 хүн хэлнэ. Яадаг 3 хүн хэлэхөө гэхээр
За тэр хүмүүс ч хараад мэдж байгаа. За энэ бол явуулын зүгээр нэг бараа авах гэж байгаа хүн байна. За жишээлбэл нэг 50 оны даваа байлаа гэж бодлоо да. Тэнгүү тэр явуулын хүнийг харангуудаа тэр ч мэдэн штэ. 50 л гэж хэлнэ. За би чамаас өчнөө 1000 шикээр намаа чи надад доошлуулж за боли би чанд хамгийн доошлууд 48 оноор өгье гэж хэлнэ те. За тэнгүүдээ нөгөө нэг лайв хийдэг хүмүүст маань арай өөр үн хэлдэг байхгүй. Тэгэхээр энэ лайв хийдэг хүмүүст нь 2 дахь үнийг хэлэх нь шүү дээ. За. Явуулын үнээс арай бага үн хэлэх нь. За 45 оноор гэж гэдэг юм уу те. За лайв хийдэг та нарт бол 45 оноор өгье. За энэ ийм 2 үнийг яг ингэмэл 2 зориултаа хүмүүст хэлнэ. 3 дахь хүн юу гэхээр би энийг бол яг өөртөө амар нүр бардам хэлчихнэ. 3 дахь хүн юу гэхээр зөвхөн би. Би ороод тэр лайвчд 45 оноор 50 оныг давыг явуулсан хүмүүс аваад лайвчд ороод 45 оноор авдаг бол би ороод 40 авна. Гэх жишээ нэ. Тэгэхдээ тэр би нэг шиг нилонтой даваа байдгүй. Би яг муслим юмыг яа гаргадаг. Тэгээ хүмүүс лайвчд маань очингуудаа яг агуулгах дэлгүүр дээр байдаг байхгүй. Агуулгах дэлгүүр дээр очингуудаа ярингуудаа өөртөө би хамтгаа аваад лайвч байна. Үгүй. Би та нарыг авч байгаа яг анаа агуулгах дээрс чинь 40 оноор авч байгаа даваагүй чинь би очиод аваа 35 оноор. Гих жишээ нэг одоо тэгвэл ингэж болдгоо юм аа. Одоо чинь нэгэнд чамд гайгүй нөгдөв чинь одоо энэ 8-чт маань чамтай холбогдоод чамаа шууд аваа аваад иж болдгоо юм аа. Уул нь бол болно л тахаа. Тийм болно. Шууд чиний юу холбогдоод шууд чи цаанаас нь үлдрэс нөгөөдөө л. Тийм тэнгууд ахаа бас энэ пэйж хөгжүүлэлт гэдэг юм чинь энэ онлайн шоп гэдэг юм чинь бас жоохон хэцүү юм байна. Ингэ тийм нэг хүнээс ингэж аваа сурцсан. Тэнгууд одоо би ингээл нэг пэйж хасаагаад нэг лайв хийгээл тийм үү те. Надад одоо нэг ийм даваа нэг чинь эн чи одоо юу үлээд танихгүй ч юм байна. Тийм тэгээ одоо итгэхгүй ч гэдэг юм уу те. Одоо гих жишээ нэг тийм юм явагдаад байгаа. Тэгэхээр одоо монголчуудаа хэлэхэд наваг одоо миний пэйж руу ингээд та одоо миний пэйж ингээд бас ингээд тавьчих юм байна те. Тэгэхээр минийх руу ингээд ороод ирсэн бөөнийч бай юу ч би Иву хотоос би нэг нүр барт ямар ч бараа байсан. Одоо Ив очин хинэгэн бөөний бараа авах гээд очингууд наад чинь доол нь 100,000 шигийг сарна марна гэдэг байхгүй. Би үгүй ямар ч хүссэн барааг нь би 50 бол 50 100 бол 100 би аваад өгч чадна. Тий. Би бүгдэнтэй би ингээд ярьж чаддаг. Пэйж дээр уцаа тавьсан байгаа юу? Пэйж дээр уцаа тавьсан байгаа. Би дээр хятад уцаа болсон тавьчихгүй. Хятад уцаа. Би хятад уцаас 50 байгаа нэр. 50 байгаа. Тий. Хэрвээ чамайг эдгүү хооронд одоо юу гэдэг нь WeChat-аар хүмүүс холбогдох ч гэдэг юм нэг юм галж магадгүй шүү. Тий би одоо би WeChat-аагаа QR-аар энэ хүртэл ингээд постлоод тавьчихна. Тий. Тэгээд ер нь надад бол би одоо тэгээ сая би айгуу гоё нэг үйлдвэртэй холбогдлоо л доо. Би одоо тэрэндээ аймаг баярлаад байгаа. Сая нааша ихэхээ өмнө нэг ер нь яг хинээч хараагүй одоо яг жинхэнэ ориг муслим гэдэг тийм үйлдвэртэй холбоо тогтооцсон. Тэгээ заахаа одоо би ийм юм очиртаа би ингэж зарим марэ гэдгсэн болно чи сагаан сарын дээр өрөөдөр манай үйлдвэрлэл ор. Тэгээ манай үйлдвэрлэл ороод танилцаад манай бараануудыг чи ингээд би чамд хямдхан өгнө чи ингээд зарж болно гэж. Тэгэхээр би орж ирээд заавал тэнд ингээ хүний ард ажиллаж байсан надад ер нь ямар боломж би ямар бараал бол ямар барааг би хямдхан авч чадна олж чадах юм чинь би өөрөө бас нэг лангуу төрүүлээд бас ингээ явчихвал бас боломж юм болов гэж бодоод. Тэгээ одоо өчнөө жил одоо бас айгүй хэцүүхэн амьдралаар амьдралаа шүү дээ. Яг үндэ нэрээ өдөө болтол одоо би ч одоо яг ондоо ээж аав одоо энэ ер нь гэр бүлийн уур амьсгалаа би яг өдийн настай би юу ч мэдгүй. Би яг нэгдүгээр анги одоо 8 настай гэсэн үг. Би 8 настайгаас би хотод орж ирсэн. Яг нэг Монгол хэл. Би яг төрсэн газар бол Эрдэнэт. Эрдэнэт. Тий. Авг гарла ясаа үл би өсгөл харайлагдсан. Гэхдээ би ер нь сагаан өсгөлөх гэж ярих дуртай хүмүүст. Тэгээд ер нь гэр бүлийн уур амьсгал ямар нэгэн тийм юмд бол өсөг. Гэхдээ тэгээд би өдөө болохдоо яг л нэг юм ер нь годмаар амьдэрсэн ер нь нэг 18 хүртлээ шүү. Тийм. Тэгэл ер нь энэ хийгээгүй юм байхгүй. Тэгэл одоо нэгэн л удааг уусаа тийм годмаар амьдарч байгаа хүмүүс чинь тэгэл янз бүрийн амьдрын яг л тэдний жишгээр ингэж л явлаа. Тэглээгээд би өөрийгөө яг тийм нэг годмын ч юм уу тийм годмаар амьдсан гэхээр нэг өөрийгөө нэг зан аршингаа эвдсэн ч юм уу хүн жанараа эвдсэн ч юм уу ерөөсөө тийм өсөөгүй би тэрэндээ өөрийгөө амар баярлж явдаа. Тэгээ хүн ер нь хэн байсан хамаагүй хэн болох нь чухал юу хийдэг байсан хамаагүй юу хийх нь чухал болчиход байна шүү дээ одоо. Тэгэхээр одоо монголчууд одоо ер нь би ингээ хараад нэг хүн ингээл нэг хүн муу буруу юм хийжсэн бол тэрийг ингээд яасан их явлалт юм бэ те. Тэр ингэжсэн, тэгжсэн, ингэжсэн. Тэр хүн чинь засарчаад одоо сайхан ингээд нэг бусдын төлөө ч юм уу те аяг гой сайхан амьдж байгаа уулын тэрийг гой дэмжиж явцдаг сайхан юм ард хүн байгаасаа л гэж би хүсэж байна. Хэний хэлээ гэдэг шүү дээ.
нэг хошин шагны жүжигч ярьжсэн шүү дээ. Хүн болгон чи хизээ ийм болцсон юм бэ гэж яриад. Тий. Юу гэсэн үг юм? Хүн хөгжихгүй бол хүн байгаад яах юм Тий шүү дээ. Магадгүй яг одоо чи хэдүүл яг салаад явхад яг 5 алхаад 10 алхаад би амьдралын шал ондоо өнцөгийг ойлгож магадгүй шүү дээ. Тий. Энэ чи миний ертөнцийг дахиад ондоо болгоно үстэй. Хүн чи ингэж өөрчлөгдөн үстэй тийм үү? Тэгээ би одоо бас танд бол айгу баярлж байна. Тэгээ энэ пэйж хөгжилт гэдэг юм чи айгу хэцүү баха. Тий амар ингээл хэцүү. Би чи одоо ингээл хүн амтнаас гуйн тэгэл алуу ахаа гэчээ миний нэг пэйж би энэ пэйж ажиллуулж байгаа маа та намайг ороод дэмжиж ингээд өгөөж хүмүүс зарим нэг хүмүүс нь заа гэчээл тэгэл байхгүй. Тэгээ би сайн нэг их нартайгаа ярьж хагаад биш нэг ах байт юм аа нэг юм утгатай ах байт юм тэгээд ах тгийг нэг чиний завтаалахаараа Google дээр гэсэн одоо нэг Монголд ирж байгаа дараа нэг очиод байгаа гэдэг. Тэгээ одоо айгүй их завшаан л болж байна л та. Ер нь юу ах. За ялангуяа манай ер нь монголчууд гэлтгүй дэлхийд даяарж байгаа монголчууд намайг хизээч ямар нэгэн бараа рекламдж байгаагүй. Острын ямар нэг юмд одоо нүрэ хөдөлж яваагүй гэдгийг мэдчихэж байгаа. Чи пропагандалж байгаа. Тэгээд чамайг ярихаар би яасан гэвэл ямар ч хэсэн би энэ дүүд туслах хэрэгтэй. Яг л би чамтай нэг сүүлийн 2 жил ингээ холбогдоод байнгын биш ч гэсэн нэг 3 сартаа нэг удаа чам ингээд бичээд за энэ хүүхдэд дэр нэг тус болчмаар юм байна. Яг юугаар туслахыг мэдэхгүй байна гэдэг. Тэгээ чамайг ярингуй за ямар ч хэсэн миний чадах юм энэ онлайн бараагийн ямар ч хэсэн дэмжиж өгчмөр байна. Гэж бодсон. Тэгээ ер нь одоо чинь юу гэдэг яг та нар шиг өссөн хүүхдүүд хиний буруугаас ингэж амьдралын хатууг үдсэн гэл ерөөсөө л энэ нийгмийн буруу нэгдүгээр хоёрдугаар одоо чинь 2000 он гэдэг чинь тийм одоо юу гэдэг тийм аимшигтай болцсон нийгэм биш байсан байхгүй юу? Тий уул нь яг л гоё байсан үе тий. Тэгэхээр тэр үед та нарын насны хүүхдүүдэд тэгж хандах нийгэм байсан гэхэд би төсөөлөхгүй байгаа байхгүй. Мань мэднэ бол зүгээр ингээл нөгөө өдөө баяаж байгаа л хотод 18 таа олж ирээл тэгэл яг энэ хотын нийгэмд юу болдгийг юу ч мэдэхгүй л явж байгаа байхгүй. Тий, ердөө л юм тий. Тэгэхээр ялангуяа энэ Монгол улс за болдог бол тэр хүмүүс нь уучлалт гуйдгүй маа гэхэд адаглаад нэг чам шиг юм хүүхдүүдийг нэг амьдралд нь болоод ямар үнэгүй мөнгө амьдрал атах гэсэн биш тийм үү? Тий шүү дээ. Одоо чиний бараг нэг аваад ингэх чинь бас нэг юм дэмэндээ юм нэгдүгээр. Хоёрдугаар энэ хүүхдүүд тэр тухайн үед тийм хатуу хөтөг хинт ч мэддэхгүй л одоо нөгөө хүүхдүүдийг ингэж байгаа шүү дээ. Нөгөө чимээгүй хохирогчдод юм байна. Тийм. Тэгээд одоо олон улсын хэмжээнд яг гэхээр би ингэж хохирчлоо гэд яваад өөрийнхөө гомдлыг хилээд байж чаддаггүй юм байна. Тэгээ амар нэг ичдэг нуугдмал ердөө ер нь яг л тийм л байсан л да. Тэгээд 2 жилийн өмнө гэсэн шүү дээ. Хаа би ичээд байна. Би ярмаар байна. Би тэгээ гайхчихсан байхгүй юу гэсэн үг юм бэ? Та хэдий тийм байдлаар хууль бусаар хандчихсан байж байгаа тэр байцаагч тийм үү? Тэр үеийн нийгмийн хүмүүс нь ичихгүй байхад яагаад хохирчихсан байж байгаа? Чамтай адилхан зөндөө хүүхдүүд холбогдоод гэж байгаа. Хаа би нэрээ гаргамаар байна. Ямар буруу юм бэ? Ичээр юм уу вэ? Тийг бохоггүй. Одоо тэр яг тухайн үед хоригдчихсан хоёр найз маань нэг маань бас саяхан өнгөрчлөө. Тийм үү. Нэг маань бас саяхан өнгөрчлөө. Тэгэл би бол тэгж боддоо шүү дээ. Ер нь тухайн үеийн тэр байцаагчтай нар ер нь тухайн үеийн хүүхдүүдийг бол амьдралыг бол зүгээр л яг устгаж ирсэн байхгүй. Зүгээр л устгаж ирсэн. Яг зүгээр л яг тухайн үеийн ер нь гудамны амьдрал гэж гэдэм үү тухайн үеийн бидний шиг яг иймэрхүү зовлонтой амьдралсан зүгээр амар халаан байсан шүү дээ. Зүгээр л халаан хэдэн дотор тэгээ би одоо ингээ хардаа одооны хүүхдүүд бид чинь яг хэдий гудамд гэж бас өссөн ч гэсэн бид чинь ах захтай дээрээ бас ах нартай үетэй бас хүндэл гэдэг юм мэддэг байхгүй. Одоо бол бид чинь нэг айгүй тийм хүндэлтэй ах захтай. Одооны хүүхдүүд ч тийм байдаг юм л шүү дээ. Айгүй тэгээд бас нэг тухайн үеийн хүүхдүүдийг бас би хэдий тийм уугаар өссөн ч гэсэн бас айгүй тийм доторх хүний чанар бас айгүй тийм чанартай хүмүүс байсан л гэж боддог. За. Хоёлаа ямар ч хэсэн яана. Чиний ажил ингээ явж байгаа нэг хэдэн сарын дараа ч юм уу. Тэгж уулзаад ямар хөө явж ийн яаж ийн гэж ийн. Тэгээ. Дахиад тусдын болох юм юу байна надаас. Би чамтай алуудаад ингээд. Тэгээ би одоо ер нь нэг онлайн шоп гэдэг юмараа би ер нь одоо энэ хостаа ингээл амьдарч байгаа. Ер нь энэгээрэл явна. Тэгээд энэ өөр болж игэл өөр ингэсэн нэг сайхан юмтай
болоод авъя гэж бодохоор одоохондоо бас жоохон боломж алгадаг те жоохон зүтгэж байгаа тэр боломж болчих гал байгаа. Тэгээд би ер нь ганц энэ бас юу яахгүй. Над тэр амар их боломж байгаа. Ямар боломж байгааг би яг одоогийн байдлаар за энэ онлайн шопоор явбал ер нь бас боломжийн юм гэдгийг ойлгоцсон. Тэнгүүд одоо би Вьетнам улстай би ингээд 4 үйлдвэртэй ингээд холбоо тогтоодсон байгаа. Тэр яадаг үйлдвэр тэгээ пүүсний үйлдвэр байна. Одоо Master Copy гэдэг брэнд тосны Master Copy гэдэг юм байна. Ордерных байна. Эдгээрээ одоо холбоо тогтоодсон. За эхний эйжент би энэ чинь хятаасаа сайхан бизнес эхлээд байгаа. За дараагийн эйжент яг өөрөө нэг жоохон боломжтой одоо тэрнгүүд энэ Вьетнамаас ер нь хятад бараа гэхгүй одоо ингэ Вьетнам бараа гэж жоохон Монголд нэвтрүүлж яадаг. Тэгээ Вьетнам руу маш хүмүүс одоо ингээл явж байгаа байх л та. Тэгээд Вьетнамаас энэ үйлдвэртэй хинч холбоо тогтоож чаддгүй байхгүй. Тий, ямар ч боломж байхгүй. Вьетнамд очингууд хүмүүс зүгээр зах дээр гадуур зарж байгаа захаасаа л элдэн гаймаа авч чадна. Тэрнээс биш үйлдвэр гэдэг юмтэй хэлбэж оцож чадахгүй. Тэгэхээр надад бас энэ үйлдвэртэй холбоо тогтоох бас нэг юм арга байна. Тий. Тэгэхээр надад бас нэг хит хитэн боломж байна. Тэгээд одоо бас хүний ард ажиллаж байгаа учраас яг өөрийн бас ингээд байгаа боломжтой бүгдийг гаргаж хүү хайчих бас тийм боломж болсон хаалга байна. Тэгэл жоохон хараастай хүлээцтэй байгаад байна. Тэгээд одоо миний пэйж рүү одоо аль болох намайг ингээд дэмжиж цаах ингээд хүмүүс орж ирэх тусмаа сайн байна. Би одоо хинээч одоо бүр сайхан бүр амлалт өгөөж яхад би надаас авсан бараг би хизээж хинтч муу бараа өгөхгүй хамгийн сайн барааг нь хамгийн хямдхнаар өгнө. Юу вэ тэгж үнтэй бити аваарай гэж хэлээ. Тэгээ 90-ээс бити даваа аваарай, 90-ээс бити юм аваарай. 90-ээс сэрхэг оймс авдаг хүн байсан ч надад хэлчих. Би илүү сайн материалтай амьсч чинь 90-ээс авдаг үнээс чинь хямдхан аваад гэр. Тэгвэл одоо манай наран туулынхан данаатлын нөгөө цаандагийнхан өөр юу байна тийм үү? Тий. Би бүх наймч чамтай холбогдоод чи гэж би бодоод юм. Нэгд л тэндээс авдаг үнэ чанараас нэр чанартай. Дээрээс нь үнэн хямдхан байж хад мэдээж 8 ч урд шиг тийм үү? Тэгэхээр чин чамд чамаар эднэрт чамаар хоёр талтай ажилтай. Би ч одоо ингээд 90 хевс, Турк хевс гэ. Одоо энийг жишээ нь би 90 хевсийг яриа л да. Нэг хальт нэг дуртчих. Чи хевс дараад байна уу? Тий. Зөө. Би яг цэвэр 90 хевс нь. Энд одоо за 4.5 хэмжээтэй 90 хевс гэхэд Монгол 6 сая 500 мянга гэдэг юм байна. Оо тийм үнэтэй юм уу? Бүр 6 сая 500 мянга. Тэг би тийг 4.5 6 сая 500 мянга зарж байгаа хевсийг нь маш олон өнгөний сонголттой маш олон гоёор нь. Тэг яг цэвэр 90 хевс бүр ингээд хамаг тэмдэгтэйгаа яг үйлдвэр дээрээс нь би карготоо нь оруулаад тэг 2 сая 500 мянгаар оруулж байгаа байхгүй. Зөө. Тэгээд би ингээд энд хевс зарж байгаа хүн амтан доор нь ингээд ав юм аа гэсэн хүмүүс нь тийм амин үл тавьж ихчээ та нэг хевс авах хүнээр надаас 3 хевс би танд ингээд оруулаад гэхээр яхаа бас ингээд ихэнгүй хүн итгэхгүй л ах л та. Гэтэ уул нь бол надад яг ориг 90 хевс чинь надад байгаа шүү. Турк хевсэн ч байна, хевсэн чирэн ч байна. Бүх л юм байгаа надад. Тэгэхээр яг одоогийн байдлаар нэг пэйжээ дөнгөж ихлүүлж байгаа учраас би бас нэг сайн бас ажиллаж хөдөлж мэдэхгүй байна. Тэгээд баг сууг юм оруулаад бүх байгаа юмнуудаа бас оруулаад яж чадахгүй л байна. Тэгээ ер нь бол бүх юм надад бол байгаа л гэсэн үг. Ингээд орсон яг юм хараад тууштай л байгаа даа. Тий. Тууштай л байгаа даа. Тэгээд яанда болчихно. За тэгвэл гэлээ. За ахтас баярлаа. Гэлээ. Ста баярлаа. За ер нь би нэг хаалтмайг юм хэлээдээ. Тэгэд ийм байна. Ер нь бол монголчуудын бидний нэг юм дэлгэр сэтгэл байдаг шүү дээ тийм ээ. Нөгөө монголчуудын үндсэн ондоошлын юм тийм үү. Амтэн хүн байгалыг алгчлах угаарлдаг. Өрөвчтөл нинжин сэтгэлтэй бүх нийтээр. Тэгээд яг энэ дүүдээ одоо юу гэдэг. Ямар андгүй тусламжийг мөнгө цуглуулж өгье гэж байгаа ш. Тэгэхээр та хэд маань ялангуяа энэ онлайн шопыг дэмжиж тэгээд энэ ч одоо адилхан та бараа авах гэж эндээс нь давчаараа гэдэг л юм багхгүй юу. За тэгээд ингээд утахгүй хойлоо. Чи явчаа хэзээ. Түүн одоо яваад нэг ер нь нэг 25 авахнт юм аа. За. Тэгвэл нэг жоохон төхөөд ирэхээ. Тэгвэл хоёлаа чаталж хагаад одоо юу болж гэнэ үү? Мэдээл өргөхөр өргөе тийм ээ. За тий. За баяр та. Тэг ингээд босгоч.